Монгол Улсын их хурлын эрхэм гишүүн за манай Монгол Улсын их хурал дахь анагаахын салбарын томоохон бөгөөд тод төлөөлөл чин бүрэн гишүүнийхээ хүсэлтээр за энэ сувилахын удирдах ажлын зөвлөгөөнийг 2025 хөтөлбөрийн хүрээнд сувилагч ба эрх зүй гэх сэдвээр энэ хэлцүүлэгт хүрсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид 4 дахь удаага сувилахын асуудалтай холбоотой үндэсний хэмжээний чуулга уулзалтуудыг 4 дахь жилээр зохион байгуулахын бэлтгэл ажил болох өнөөдрийн энэ удирдлагын ажилтнуудын зөвлөгөө хийж байна. Та бүхнийг дурсан учир нь ер нь манай энэ анагаахын салбарын, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүй орчинд авч хэрэгжүүлвэл зохих зүйлүүд маш олон байна. Хувь хүнийхээ хувьд, хууль тогтоогчийнхаа хувьд, за хууль зүйн дотоод хэргийн салбарын энэ удирдах байгаагийнхаа хувьд бид энэ салбарынхныгаа заавал сонсох ёстой, нэг ялангуяа салбарын мэргэжилтнээ сонсох ёстой гэсэн ийм баримжаатай байдаг. За бид одоо олон улсын сувилагчийн өдөр, эрхийг хамгаалах өдөр гэхлээр баяр цэнгэлээсээ илүүтэй эрх хамгаалах, эрх зүйн орчин ер нь ямар байгаа талаараа илүү ярих нь зөв зохистой. Би одоо Алтан гэрэл сайдтай энэ сувилахын асуудлаар мөн одоо Бачилгуун эмчийн асуудлыг ярихад бол одоо 2 гараа өргөөл энэ асуудал дээр бид онцгой анхаарах ёстой гэдэг манай яам дээр хий гэдэг ийм саналаа өөрөө гаргаад тэгээд энэ хууль зүйн асуудлыг шийддэг Монгол улсын одоо төрийн дээд байгууллага энэ асуудлыг та бүгдийн анхааралтай сонсгож байгаа гэдэг бол үнэхээр сайхан. Энэ чимлэгийн ажилтнуудтай холбоотой, хууль эрх зүйтэй холбоотой асуудал яг өнөөдөр ч юм уу үүсээд ингээд явж байгаа асуудал биш ээ. Олон жил явж ирсэн. Сүүлийн 5 жилийн байдлаарх статистик бол нийтдээ 190 орчим хүмүүсийн эрүүгээр үүсэн шалгагдаад үүнээс 90 орчим нь ял шийтгэж шийтгэгдсэн гэсэн юм статистик байна. Статистик мэдээ бол зөвхөн тоо биш. Нэг ялангуяа манай салбарын хуулийн статистик мэдээ бол зөвхөн тоо биш. Тэрний цаана үйл баримт, хүний амьдрал, тохиолдлууд явж байдаг. Тэгэхээр бид бол одоо энэ салбарын үйл ажиллагаанд анхаарал хандуулах цаг болцсон байна гэж үзэж байгаа. Өнөөдөр засгийн газар эмнэлгийн ажилтны эрх зүйн байдлын тухай хууль өргөн барих гэж байгаа. Үүнтэй холбоотой та бүгдээс гарч хэлэх санал бүр энэ хууль бас яаж тусах уу гэдгийг бид бас одоо нэг хууль тогтоогчийн хувьд та бүгдийн саналуудыг бүртгэж бичиж авч энэ одоо хууль орж ирэхэд саналуудаа хэлнэ. Орхоос нь өмнө саналуудаа хэлэх юм боломж байгаа шүү. Хэлцүүлгийн хүрээнд яг та бүхний ажил мэргэжилтэй холбоотой зүйл яригдана. Яг юун дээр анхаарах вэ? Бид цаашдаа бодлогоо юун дээр авч явах вэ? Ямар чиглэлээр явах вэ гэдэг асуудал яригдах юм аа. Энд одоо хин нэгэн даргаас айж аль нэгийг шүмжилж хүй гэж болгоомжлох асуудал биш шүү. Ирээдүйд та бүгдийн залгамж халаа ажиллах урам зоригтой ийм сайхан салбар байх ёстой. Цалин хөлс нийгмийн хамгаалал нь өндөр тавьчихсан. Хамгийн өндөр цалинтай, хамгийн сайхан хангалуун амьдардаг, ажил нь хариуцлагатайч, амьдрал нь хангалуун байх гэдэг энэ чухал зүйл бол сувилагч бидэнд одоо хамгийн их агаар ус шиг дотож байгаа зүйл шүү дээ. Та бүхэн санаж байгаа бол ердөө 4 жилийн өмнө бид яагаад сувилагч хүн байгууллагынхаа дэд захирал байж болдгүй, яагаад эрүүл мэндийн салбарын сайд байж болдгүй гэдэг асуудлыг ярьж байхад хүн итгэхгүй л байсан. Өнөөдөр ямар олон улсын чуулган, хувийн чуулган эмнэлгүүдийн дэд захирлууд томилогдсон. Улсын том эмнэлгүүд дэд захирлуудтай болчихсон. Сувилахын асуудлаа нэг тавьж чаддаг болсны илрэл бол ерөөсөө л энэ гэж би хэлж байна. Баянзүрх дүүргээс улсын их хурлд одоо нэр дэвшиж сонгуульд оролцсон бүх Монголын эмчлэгчийн том зорилго тавьж миний шинжлэлийн гол том зорилго бол ерөөсөө л эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог илүү шударга болгоно гэж л зорьсон. Ердөө 400 тэрбум төгрөгтэй эрүүл мэндийн даатгалын сан жилдээ 2 сая төгрөгөөс илүү өвдөж болохгүй гэсэн ийм хязгаартай ямар бүдүүлэг тогтолцоо байлаа. Яг ковид сар дахлыг бол бид энэ санхүүжилтийн шинжилэлээр бид давж гарсан шүү дээ. Цалин хөлсөө хэдэн саяар нь авах боломж бүрдэж за нэг зөв замдаа орлоо даа гэж баярлж байсан. Тэгсэн өнөөдөр буцаал квот тогтоогоол хязгаарлалт тавиал нөгөө цалингийн нэмэлт байхгүй болоод тэгээ энэ болгоны цаана ерөөсөө Монгол улсын хөгжлийн хамгийн том чөдөр бол ерөөсөө л энэ хулгай, авилгал энэ тогтолцоо л ерөөсөө бидний асар их хойшоо татчих. Өнөөдөр манай эрүүл мэндийн салбарт ганц хийгдэж чадаагүй юм бол захим шилжилт. Захимаар хүн хоорондоо харилцахгүйгээр санхүүжилтээ авдаг л болчвол заавал тэр нь чинь авилгал өгөх гээд ах шаардлага байхгүй. Өнөөдөр 24 оны 10 сарын 1-ээс эмийн тухай хууль шинжилсэн найруулга хэрэгжээд явж байгаа. Баахан хөлдөө тусал шингэний тухай ярьсан. Өчигдөр би юун дээр Галийн ерхий газраас мэдээлэл авлаа. Дахиад нөгөө хөлдөө шингэнүүч ирээд шүү дээ. Дахиад нөгөө эмийн лавлгаа лаборатори дээр
Тэр чинь хил дээрээс боцох хэрэгтэй байхгүй юу? Монголын хил рүү орж ирэхгүй шүү дээ хөлдөө юм чинь. Тэгсэн чинь лаборатори дээр дүнэлтийн гаргаа гэж суугаад байгаа байхгүй. Тэгээ эний гайл анчиг хэн урж байгаа гэж та нар урж байгаа шүү дээ. Очоод нөгөө хүн тарина. Нөгөө суцаар нь улаан харшил үг нь элдв юм болно. Тэгээ та нарыг загнаад байгаа шүү дээ. Юу хийчихэд байгаа чи гайл ингээл загнаал. Энэ болгоны ард энэ 3.5 сая иргэний аюулгүй байдал энд үйлчилгээ үзүүлж байгаа бид нар хохироод байгаа байхгүй. Тийм учраас та бүхэн өнөөдөр санал бодлоо нэлээд тийм дэлгэрэнгүй зоримогхон хэлээрээ. Эцэст нь одоо та бүгдэд хамгийн чухал зүйл бас загснымаар усгүй гэчээр та бүхэн манаас өөрсдөө эрүүл мэндэд байнга анхаарч байгаарай. Иргэн бүртээ жинхэнэ одоо эхийн саган сэтгэлээр үйлчилдэг, инэрл хайраар асарж, ёс зүйтэй ажиллаа дээд зэргийн хэмжээнд Монгол хүний төр сайхан халамж сэтгэлээр өвчнүүдэд хандаж, эмчилж, эдгээж, дэвчээр хатуужлаа штэ дээд зэргийг үзүүлж ажиллаж байгаарэ гэж бас захиа. Тэгээд бүгд эрүүл сайн сайхан хүсье.